халуун бүлээрэн хамтдаа цуглаад цэнхэр дэлгэцэн үзэн суугаа хамаг Монголын эзэн заяатай эрхэм та бүхнийхэн Өчигдөр мэндийг хүргэе үзэгчдээ шинэ онлоо хамтдаа бүлгийн маань цаашдын дугаар тавьсан болоод байна. Нэвтрүүлэгтээ өрн оролцоосон байгаа. Та хоёрт орой минь хүргэе. Орой минь. За үзэгч та бүхэнд орой минь хүргье. Өчигдөр минь төргийн үзэгчтэй тун удахгүй шинэ он гарах гад сэтгэл тоглоом хүлээж буй та бүхэндээ зориулан бэлтгэж буй шинэ он руу хамтдаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэж байна. За өнөөдрийн дугаарын зочноор маань Дөөр бүжгийн Эрдмийн театрын хөгжимчин, за контент креатор Сарна маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна уу? За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Түгээрээ. За шинэ жил болох гээд ер нь ажил ихтэй завгүй байгаад байна уу? Тийм, ер нь дуурийн маань ажилд ч гэсэн айгүй их байна. 7 хоногт 3 тоглож байна. Тэгээ дээрээс нь бас нөгөө гадуур жоохон хувийн тоглолтод бас ер нь жоохон их байна. Жоохон амарч амжихгүй л яваад байна да. За сүүлийн үед ер нь бол яг нөгөө инстаграмаар айгүй их бас рийлүүд нь гарч ирдэг болсон. За тэгээд сонирхолтой рил бичлэгийн санаагаа одоо анх яаж хийж эхлэх болсон бэ? Хизэнээс хийж эхэлж байна? Одоо ер нь сүүлийн үед бол би яг юм дөөр дээр сууж байгаа, дөөр дээр тоглож байгаа. Тийм яаманд тоглож байгаа бичлэгээр их дагнаж байгаа. Анх эхлэхдээ бол би дан хийлийн бичлэгээр эхэлчихсэн. Тэгээ хийлийн яг миний тоглоочийн өнцгөөс харуулж байгаа. Тийм зөвхөн айны нэг хэсэгтээ 30 секунд ч юм уу тиймэрхүү ай тоглож эхэлчихсэн. Тэгээд яванда гайгүй хүмүүс үзээд харна. За тэгвэл ер нь ажил руугаа орол яа дэмтэй гэж байна. Тэгээд одоо нөгөө хүмүүс чинь дөөр балет үзэхээрээ тэр тайзан дээр байгаа юмыг л хараад байдаг. Тайзан дээр хүмүүс гоё дуулж, гоё бүжиглж ингэж хараад байдаг. А бид нар чинь болохоор тайзны наад ингэ доор суучдаг учраас барахтай хүмүүс хардггүй юм билэ. Тэгээд ер нь дөөрн театрт баг хөгжимчин ажилд юм уу гэд надаас айгүй хүмүүс анх тэгж асуудаг. Сахгүй дөөрт ажилдаг гэдгээр. Тэнд юу хийдэг? Хөгжим тоглосон. Тэгээд ер нь хүмүүст харагддаггүй юм байна да гэд. Тэгээд яг контент хийж эхэлсэн чинь бас хүмүүс айгүй тэгж битсэн. Энд чи доор нь хүмүүс ийм хийж идэг юм байна штэ. Энэ зэтэр чи хүмүүс ингэдэг юм байна штэ гэд. Тэгээд за ер нь тэгвэл жоох ажиллаа таниулъя да. Ер нь гэхдээ яг Сарнагийн бас рил влогуудаар ер нь бол монголчууд маань бас Дөөрийн театрт одоо яг ийм хөгжимчид ингэж үйл ажиллагаа явуулж ажиллаа хийд юм байна гэдгийг аягүй сайн мэдээж таньж авлаа штэ тий. Харин тийм байх гэж би бас харж байгаа. Тэгээд ер нь бас жоохон баярлж байгаа. Өмнө нь хүмүүс ер нь мэддгүү, ер нь мэдэрдгүү л байсан юм шиг байлээ. Дөөрийн театрт ер нь одоо ажиллаад хэр удаж байгаа вэ? Би ч одоо 22 оноос хойш ажиллаж байгаа. Тэгэхээр одоо чинь 4 дахь жил рүү орох гол явж та. Бас удажж байгаа юм биш үү? Ер нь анх хизэнээс эхлээд одоо хийл тоглож эхлэв. Тэгээд яагаад яг энэ мэрэгчлийг бас сонгож дагнаж явахаар болов? Анх болвол яг хөгжим бүжгийн 1-р ангид ороод хийл тоглож эхэлсэн. Тэгээд сонгосон шалтгаан гэх юм бол одоо 6 настай би ч одоо юугаа мэдхтэй. Өвөө маань намайг дагуулж очил. Тэгэл өвөө өөрөө хийл айгуу дуртайхгүй. Тэгэл би ч өмнө өвөөгөө хөхт учраас тэгэл өвөөгөө дагаалж очил. Мэдгүй хаан чи нэг газар хатсан чи намайг аа чи тэмцлээ гэл. Тэгэл ороод ер нь эхний хэдэн жил бол айгуу тийм шокерны байдал байсан. Юу хийгээд байгаа, яагаад тавтах ёстойгоо ч мэдгүй байгаа юм чи. Яагаад намайг тавтах гэж загнаад байгаа юм бол гэл. Тэгээд одоо тэгтээ ер нь бол мэрэгчлээ сонгосондоо айгүйх баяртай байгаа. Тэгээд өвөөдөө ч гэсэн их баярлж байгаа. Намайг яг энэ мэрэгжил рүү ингэж оруулж өгсөн. Намайг яг зөв юмроо оруулаад өчлөө л гэж боддог. Би сүүлд нэг одоо нөгөө хөгжим бүжийнхаа чинь спортер хичээлэх ер нь болтгоо байхгүй юу? 10 жил тий. Тэгээд ер нь волейбол энэ ч тоглож үзээгүй би чинь гадаа мада тоглож үзээгүй шүү дээ. Тэгээд сая энэ жилээс нэг теннис тоглох гэж үзээд тэгээд анхны хичээл дээрээ би өвөд гэсэн би ер нь яагаад хөгжимчин басна ойлголоо гэд. Яаж юм би угаасаа спортер явсан бол бүтэхгүй байсан юм байна гэ. Тэгээ ер нь одоо их баяртай байгаа. Зөв мэрэгжил сонгочлаа л гэж бодоод байгаа. Одоо яг хийлч мэрэгжил
яг одоо хийлч мэрэгжил гэж явах уу эсвэл хөгжимчин гэж явах уу? Би одоо нөгөө контентуудаа болохоор хийлээр тэгээд одоо юм гадны хавийн тоглолтуудыг ер нь бол хийлээр хийдэг. Дөрөвт болохоор би яг эрдүү хийл гэдэг хөгжмөөр суудаг байхгүй юу? Тэрийг болохоор айлт гэж байгаа. 7 дугаар анги хүртлэх хийлээр ингээд сурж агаад биеийн онцлогоос шалтгаалаад ч юм уу багшийн онцлогоос шалтгаалаад хүүхдүүдийг айлт буюу эрдүү хийл рүү оруулдаг. Эрдүү хийл нь болохоор хийлээс одоо энэ бол миний барьж байгаа хийл. Энэс чүд жоохон том хэмжээтэй. Дуун жоохон бүдүүн. Тийм харагдахтаа болол хийш шиг. Гэтэ эрдүү хийл нэг онцлог нь болохоор энэ хүмүүс айгүй их тэгж ярьдаг. Хүний чихэнд айгүй их таатай өнгөнүүд байдаг. Хийлээс жоохон нөгөө доор өнгөтэй, арай жоохон бүдүүн. Тэгсэн мөртөө нөгөө морин хийлээс жоохон нарийнхан учраас яг дундын өнгөнүүд юм хүний чихэнд айгүй наалтцтай сонсогддог юм байна л та. Тэгээд тийм хөгжмөр ер нь л төгссөн. Эрдүү хийлч гэдэг. Тэгээд сүүлийн үед бараг л одоо хийлч болоод байна. Гэтэ би бас яг анх удаага л эрдүү хийлч гэж тусдаа бас арай өөр хийл байдгийг мэдчихэв. Тэгэхээр бас энэ талаар эднэр ингээд сонирхолтой юм байна те. Ерөөсөө нөгөө нэг хүмүүс чинь болохоор хийл бол хийл гэж бодчихдаг. Гэтэл хийл дотроо маш олон төрөл байд юм шүү дээ те. Тийм одоо хүмүүс ч одоо харагдахтаа хийл тэгээд жоохон том боёо нөгөө нэг морин хийлийг чинь суудаг хийл. Тэгээд бүр ингээд зогсдгийг нь босоод бүр том хийл гэдэг. Хийл жижиг хийл том хийл гэж л ярьдаг шүү дээ. Гэтэ хинч ер нь бол эрдүү хийлийг баг мэддэггүй ихэнх хүмүүс айлт гэж ер нь баг мэддэггүй. Гэтэ одоо хөгжим бүжигт нэг ангиас одоо зүгээр жишээ ярихад 10 хийлч төгслөө гэж бодъё л да. Одоо нэг 12 дугаар ангийг. Тэндээс хамгийн ихтэй 2 за ер нь ихэвчлэн нэг л айлт төгсдөг. Их тийм ховор гэх юм уу? Ер нь хийлчдээсээ хамаагүй ховор тийм мэрэгчл. Тэгээд багш нар нь ч гэсэн ер нь арай жоохон цөөхөн. Манай багш гэж цагсалмаа гэж мандах ашигтай. Энгийн хийл болон одоо айлт буюу эрдүү хийл хоёр нь тоглоход ижлэх нь эсвэл ялгаатай байдаг уу? Ялгаатай. Айлт нөгөө нэг жоохон том учраас би энэ дээр хуруугаа иймэрхүү зайтай тавьж байгаа л айлтанд дээр жоохон сунгаж тавина гэсэн үг. Бас уншиж байгаа ноот уншиж байгаа төлхөр нь бас өөр. Хийл бас салхиур дээр уншдаг бол айлт болохоор доотлохөр гэдэг өөр. Ер нь гэхдээ багасаа нөгөө нэг тэр намайг хүмүүс чи одоо тэгээд эрдүү хийлчин гэж яаж хийл тоглоод байгаа яагаад хийлээр ингэж юм хийгээд байгаа энэ төр гэж бас хүмүүс асуужсэн л та. Гэхдээ нөгөө нэг 7 дугаар анги хүртлээр ер нь суур нугаас адилхан хийл. Тэгээд солихороо бас уншиж чадаад байгаа учраас ер нь бол надад бол асуудалгүй байгаа гэж би бодоод байгаа. Хөгжим бүжигт 1-р ангиасаа сурсан юм чинь мэдээж бас өөр төрлийн хөгжмүүдийг бол тоглодог бах тий. Ямар хөгжим тоглодог вэ? 7 дугаар ангиас эхлээд хөгжим бүжигийнхэнд бол төгөлдөр хор арддаг аав шиг ингээ ерөнхий төгөлдөр хор гэж ерөнхий үзнэ. Тэгээд нэг төгөлдөр хор бол оролтно. Тэгээд сүүлд нэг гитар бас бараг л оролтно. Тэгээд бол одоо өөр нэг хөгжим байх. Одоо яг хэрвээ Сарнагийн хувьд хийлч болоогүйсэн бол ямар ажил хийдэг хүн, ямар мэрэгчлээ хүн байх байсан бол өөр сонголт гэвэл тэгээ одоо надад ерөөс тэгж бодогддгүй ч гэсэн нөгөө хөгжим бүжигчин мэрэгчлийнхаа хажуугаар нөгөө нэг яг 10 жилийн ерөнхий боловсролыг адилхан ордог байхгүй юу? Одоо математик энэ төр бүгдээрээ л тэгэнгүүт би тийм математик байгалийн ухааны талын хичээл дээр айгуу сайн байсан тэр үед. Тэгээ би бодвол айгуу бол санхүүч мохож болсон явж явах юм болоо. Бүр шал өөр мэрэгжил тийм. Одоо өөр хийлчээс ерөөсөө өөр юм толгойд орж ирдэг шнэ та. Гэр бүлийнхэнд нь ер нь хөгжимчин байд юм уу? Эсвэл одоо яг анхны хөгжимчин үү? Анхны хөгжимчин манай гэрт ерөөсөө хөгжимчин байхгүй. Тэгэл тийм болохоор баг өвөө оруулсан юм болоо. Та чи өөр их дуртай. Өөрөө баг сурч чаддаг болохоор нэг оруулсан юм болоо. Зя өвөө эмээ дээрээ өссөн гэж энэ өвөө эмээтэйгээ одоо шинэ жилээ мэдээж хамтдаа тэмдэглэдэг байсан бах тий. Шинэ жилээ одоо бага наснда хэрхэн тэмдэглэдэг байв? Хамгийн одоо дурсамжтай шинэ жилийнхээ бас хэсгээс ярьж өгвөл. Бид гуравчин дээр одоо сүүлийн үед дандаа л гурлахнаа ангил би чинь айгүй завгүй 12 сар эхлэхээр одоо бүр завгүй болчдөг. Маш их тоглолтууд тэгэл гэртээ байхаас баг байхгүй нэг тэг намайг баг 12 сард мартчихдээ шүү дээ. Сүлдээ бүр асуухаач болсон. Чи ирж гин юм ирж байхгүй шүү. Тэгээд яг 31-нд
гурлаа хамт байгаа нь л одоо баг баярлалаад байгаа хэцүүлээ. Тэгэл тэр хоёртойгоо ер нь аль болох цагийг өөний өнгөрөөхийг хичээж байгаа. Гэхдээ ялч ингээл мэрэгчлийн онцлогоос өөнийг өөрөө харагдахгүй, цалин харагдахгүй нэг соёл урлагийн ажилтан гэдэг гэсэн. Бараг л тиймэрхүү юм болоод байна да. Тэгээд айгүй тийм сэтгэл үйлдсэн шинжил бараг байхгүй юм шиг байна надад. Би дандаа л энд хөгжим тоглол явчихсан санаа дараад ах юм ерөөсөө. Угаасаа нөгөө нэгдүгээр ангиас ахуулаад бас яг хөгжимтэй холбогдсон явсан болохоор тэгж байгаа тий. Бараг тийм хаа. Тэгэл ер нь 12 сар чинь тэр чигээрээ байгууллагуудын шинжил ингээл янз бүрийн шинжил гэл айгүй их тийм тоглолттой л надад 12 сар гэхэд тийм айгүй ядрах мэдрэмж орж ирээд байдаг шүү дээ. Ер нь нэг амар яна шинжил гэхгүй зүгээр яна яаж давнаа гэж. Контентуудын одоо яг нэг хэсгүүдээс нүцгэд миний яг бага насандаа 10 жилдээ цэцэрлэгтээ үздэг байсан хүүхэлдэйн киноны хэсгээс тоглосон байсан байхгүй. Барби гэдэг хүүхэлдэйн киноны. Тэгээ яг яаж одоо яг тэр нөгөөс энэ аяыг ингээд тоглол гэд санаанд ч орж ирсэн юм уу эсвэл одоо яг нөө та ажил дээрээ яг тийм тоглолтын дээр нь тийм хэсэг заавал ордог хэсэг байсан уу? Юу дөр бүжигэрс минь театр 12 дугаар сард ер нь тэр 12 дугаар сарын туршид одоо хагас бүтээсэн болгонд шилгүнчиг гэх балет тоглолт байхгүй юу? Тэр нь Чайковскигийн одоо монголоор бол Цөмөөхөө гэж орчуулад байгаа тийм балет байгаа. Тэрийг тоглодог. Тэгээ би анх дүүрт ороод тэр балетыг ингээл сонсоол үзэл ахаар ер нь ингээ хүмүүс ингээ дотор нь хоногчсон хөгжмөд байдаг шүү дээ. Тэгээд ямар сайн сонслоо ч та юун дээр гардаг лээ нэг л их таньдаг. За яг багасаа би Чайковскиг мэддэг учраас таньдаг гэж магадгүй гээд. Тэгтээ би ч гэсэн тэр Барбиг ер нь бол үзэж өссөн болохоор ягаад ч нэг өдөр ер нь энэ дээр явдаг яг тэр Барби Цөмөөхөө тэр бас явд юм болов гэж би тэр Барбиг дахиж нэг удаа бүтэн үзсэн чинь нэлээд олон зүйлэнд давхцсан. Бүр зарим яг бүжиг хөдөлгөөний хүртэл яг таг хэсгүүд байд юм л. Бүр тэр манай тайзан дээр бүжиглж байгаа бүжиг яг тэр Барби дээр бүр яг бүр нэг ч хөдөлгөөний зөрөөгүй бүр байж идэв. Би тэг хуршийн инженер юм байсан юм бол одоо дээр нь тэгвэл тэгэл ер нь рил хийдэг баснаас хойш айгүй рилний санаа бодож байгаа хүн чинь тэгэл янз бүрийн юм бодож байгаа юм чинь. Янз бүрийн шин санаанууд бол улам ургаж гарч ирээд байна уу эсвэл ирэл хайгуул бас хийж байна уу? Бас хийнэ одоо ингээл анх нөгөө яг дан хийлэр хийдэг байхад ямар аяа хийх вэ гэж айгүй их боддог гэсэн. Тэг ямар аяар рил хийх үү гэл. Тэгэл цаана нь юу харагдуулах уу гэл айгүй их юм бодно шүү дээ. Тэгээд одоо болохоор дүүр дээр хийж байгаа рилдүүд болохоор дандаа ер нь л шууд дүүртэн 7 хоног болгон юу тоглож гин би одоо ямар оркестр тэр чигээр өөрөө тоглож байхад би ганцаар үгүй би энийг рил хийгээ ганцаараа тоглоод байлтай шүү дээ. Яг тэрүүгээрээ л хийж байгаа юм. Одоо жоохон өөр бас юм руу ормоор санагдал өөрийгөө бас оруулж блогер юм хийх юм санаатай мэдгүй сайн бодол. Ажиллагаа нэлээ ихтэй болж байгаа юм тест тий өөрөө одоо дүрсээ аав. Тэгээд дээрс нь бас нөө эвлүүлгүүд нь хэр ажиллагаатай эвлүүлгүүд хийгдэж байгаа. Тэгэнгүүт яг ажлынхаа хажуугаар бас ингээд яг рилээ хийгээд эвлүүлээд юу хахад ер нь жоохон цааргалах ч юм уу тий эсвэл ингээд нэг тийм одоо юу гэх юм ачаал нэмэгдэх ч юм уу тиймэрхүү үеуд гарч ийн үү? Гарч байгаа ер нь айгүй их цаг шаарддаг юм байлээ шүү дээ. Би чинь хойжин дээр контент креаторуудыг чинь их боддгоо байсан ч одоо хөрхи айгүй их юм хийдэг хүмүүс байсан юм байлээ бид нар чинь. Би ч одоо миний ихэнх рилүүд нэг 1 минутаас 3 минут орчим байдгийг. Одоо ялангуяа тийм дөр балет дээр хэлээд тэднийг бол би
бараг бүтэн дуур байлаатаас гэхээр би цаг 30 минутын бичлэгийг ингээд багасгаж 3 минут болгож оруулдаг байхгүй ерөнхийдөө. Тэгэхээр байн үзэл за энийг хийх асуу энийг нэмэхөө гэж айгүйх болно. Тэгээд сүүлийн үед тэр нөгөө нэг дээр нь давхар одоо бичлэг яваад байгаа шүү дээ хүүхэлдэйн киноны хэсэг. Тэрийг хийхэд бас айгүйх нөгөө тэр хүүхэлдэйн киноны аяыг яг өөртөөхөө тоолж байгаа хайтаа ингээд зэрэгцүүл тааруулна гэдэг чинь өөрөө айгүйх манайх заримдаа жоохон хурдан тоглолцсон ч байд юм уу тий. Тэр нь жоохон удаан байдаг ч юм уу. Тэгэл айгүйх юм шаарж байна. Гэтэ ер нь бол цаашдаа энийг улам хөгжүүлэл явна гэсэн зорилготой байгаа юм шүү дээ. Тийм хөрхий суралцаа л энэ да бас утсаа ашиглаж сураад байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Baby Dragon бяцхан лөө. Өнгө оруулагчгүй, нэмэлт сахаргүй, хугацаа уртцагчгүй. Baby Dragon сахаргүй wow popcorn энгийн халуун ногоотой 7 байцаатай 3 төрлийн амтаар. Амтд бяцлагтай зөөлөн жигнэг, аман дуусан. Жинхэнэ төмсөр хийсэн шарсан оригинал чипс. Самрын зөөлөн амттай шоколадын жигнэг. Манго, ус үзэм, тоор. Шүүслэг амттай зөөлөн гами чигрүүд. Жимсний шүүслэг цэлцэгнүүр лир алим сардан амттай. Пробиотикор баялаг. Шинхэн жимсээр эрч хүчээнөх. Сардаг jelly. Бяцхан лөө иштэй чихэр. Амттай хайр татам дүр. Baby Dragon. Илүү амттай органик сонголт. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Yummy Juice 100% цэвэр жимсний жуус, NFC технологи, нэмэлт сахаргүй, хугацаа уртцагч бодисгүй, өнгө оруулагчгүй, эрүүл мэндийг эрхэмлэгч хүн бүрт зориулав. Yummy 100% байгалийн NFC juice. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Monfresh. Залуучуудын шинэлэг сонголт, орчин үеийн савлгаа. Эрүүл амттай авсаархан iCool брэнд. Контент креатор болоод бас нэлээдгүй хугацааг үдцэн тэгээд дээрэс нь олон үзэгчтэй болцсон байгаа шүү дээ тий. Үзэгчдийн хувьд ер нь анх яаж хүлээж авч байсан, одоо бас яг хэр хүлээж авч ямархуу бас сэтгэлдлүүд бичиж байна. Анх ал дан хөгжмнэр хийдэг байхад ямар гоё газар вэ, ямар гоё аяа вэ гэж ингээл дандаа сторидо хийгээд ч юм уу тий тэгдэг байсан. Тэр дээр одоо юм балет бичлэг хийж эхэлснээс хойш хүмүүс энэ чинь ийм хүмүүс байд юм уу? Хүй энэ чинь ийм тоглодог байсан юм уу? Хүй ийм тоглолт хаана болоод байгаа юм? Хүй тоглолт нь хизээ болдгийг ингээд нөгөө ерөөсөө мэдхгүй тийм юм мэдээлэлгүй байсан хүмүүс юм шиг санагдсан надаа. Тэгээд анх тэгдэг гэж одоо сүүлийн үед айгүй хөөрхөн яагаад бичлэгийг оруулахгүй байгаа? Яагаад ийм дээр нь юм бичсэн бичлэгийг оруулахаа болчих вэ? Хизээ бичлэг орох юм ингээл айгүй хүлээж үздэг болсон гэж айгүй хүнээсэн. Тэгэл хүмүүс тэгэж бичээд байгаа болохоор нөгөө эвлүүлж ядарч байгаадаа нэг амар ач холбогдол өгөхгүй байгаа тий. За угаасаа ингээл оруулахаар хүмүүст орно хөрх юмуд бичээд идэгэн дөө гэл. Тэгэл ингээд одоо миний бичлэгүүд дээр ингээд би дандаа ингээд тайз руу харж байгаа хэсгүүд айгүйх байдаг аахгүй. Тэр дээр одоо юу байгаа чи ингэж их хараад байгаа ингээд ер нь айгүйх ажлын тухай сонирхсан комментүүд их ирдэг. Тэгээд YouTube-тэй болооч гэж бас айгүйх ирдэг. YouTube-ээс ингээд одоо тоглосон аянуудыг чинь татаж аваад одоо ингээд сонсомоор бэнч гэдэг юм аа тийм
саналууд их ярьж байгаа. Гэтэ би YouTube-ыг бодож байгаа бас тийж юм бас зүгээр Ажиллагаа хийгээд болчдгүй юм шиг байгаа юм. Одоо тэгээд YouTube ч юм болохоор яг нөгөө хэвтэй форматтай, тэнгуут зээл чи өөрөө бусан форматтай, тэнгуут тус нь заавал бичлэг аавна. Нэг бол одоо яг нөгөө хэвтэй форматын бичлэгийг босоо болгохлоор чанар унах гэдэг бас асуудал байд юм л шүү дээ. Харин тийм тэгээд одоо би миний рил нууч одоо дандаа 30 секунд ч юм уу тийм богинохон хүмүүсийн сэтгэл ханагсан л хэсгийг тоглоод байхгүй. Би хэрвээ YouTube дээр оруулахаар бол тэр хаяг ингээд ерөнхийдөө бүтэн тоглож 2-3 минутаар нь оруулна гэдэг чинь өөрөө бас айгүй том ажил болчиход байгаа байхгүй. Тэгэхээр YouTube бас жоохон бодхол асуудал. За нэрээ манай нэвтрүүлгийн ивент тэгж бас Yummy Juice ивент тэгж байгаа. 100% цэвэр жимсийн шүүс байгаа. Уугаад үзээрэй. Энд би хамсан. Айгүй хөрхөн зүйлх ам цог шиг юм биш үү? Сахаргүй байхгүй юу? Тэг яг нөгөө жимсийг нь яг NFC технологиор шүүж гаргасан. Нэг хүсэлт тавьмаар байна. Одоо нэгэд одоо ингэ нэг хийлээ аваад ирсэн. Тэгээ дээрэс нь бас нэг яг сарнагийн үзэгчдийн хувьд бол хийл тоглолтгоор нь мэддэг болцсон учраас бас TV5-ын үзэгчдтэй хоёлаа яг нэг өөрийнхөө тоглодог аянуудаас тоглож үзүүлэх боломжтой юу? Тэгээ. Баярлалаа. Ингээ харахаар одоо утаснууд нь маш нарийн харагдаж байна л да. Тэгээ одоо энэ их аялгау нотуудыг одоо яг яаж багтаагаад байна. Яаж учрыг нь олж бас тоглоод байна гэдэг бас хэцүү юм байна тий. Ер нь нэг олон нөгөө давт гэдэг чинь л тэндийн юм билээ л дээ. Гарт ингээд хүний булчингийн юм рефлексэнд суучдаг. Одоо хүмүүс намайг чи ингээд гарлуугаа харахгүй ч гэсэн тоглож чадах уу гэдэг байгаа. Энд би өөр тийшээ харсан ч гэсэн миний одоо энэ гарны булчингууд өөрөө ингээд надад олоод дардаг болсон. Ер нь одоо яг мэрэгжлийн хийлчд бол яг хэдэн жил бэлтгэгдэх ёстой гэсэн хугацаа байд юм уу ер нь? Одоо Монголд бол ерөнхийдөө мэрэгжлийн хийлж бэлтгэж байгаа сургууль гэх юм бол хөгжим бүжиг л байна. Хөгжим бүжиг болохоор 1-р ангиас нь аваад 12 төгсөлт нь мэрэгжлийн хийлж гэдэг диплом өгч байгаа. Тэрнээс хаашаа бакалавр буюу дахиад 4 жил сурах юм бол бакалавртай буюу багшлах хэрэгтэй хийлж болж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө айгүй их хугацаа шаарддаг мэрэгжил. Одоо хүмүүс над руу би ингээд хийл тоглолт сурмаар байна. Хэр одох уу гэдэг асууад тий. Би чамшиг болохын тулд хэр одох уу гэдэг хэр би одоо 18 жил талаа гэнэ. Ер нь гэхдээ хүмүүс айгүй амархан юм шиг бодоод байдаг. Над дээр бас айгүй олон хүмүүс тэгж ирж байсан. Би одоо сарын дараа одоо байгууллагынхаа тийм юм дээр ийм ая тогломоор байна гэв. Юу сарын дараа энийг өө гэнэ. Би ч надад чи сарын дараа тоглож чадахгүй байна. Зэрэгтэй тоглож жоохон тэгэж явуулдаг юм. Ер нь жоохон садалмаар л андаа гэдэг. Тэгээ ер нь монголчуудын хувьд болохоор одоо дөр бүжгийн эрдмийн театрт одоо яг ямар уран бүтээлүүд тавигддгийг тайзан дээр нь тэгээ дээрэс нь яг тэнд байгаа сонгодог хөгжим сонгодог одоо бүжигэн жүжиг те яаж явагддгийг гэдэг процесс дээр ер нь мэдлэг нэлээд дутмаг байдаг бах. Одоо хүмүүсийн хувьд ч гэсэн гайхаад байна шүү дээ те. Ийм хөгжимчд ингээ энд нь байд юм уу гэд гаргал дөр бүжиг эрдмийн театр байдаг юм уу гэд. Тэгэхээр ер нь бол Сарнагийн хувьд одоо монголчуудад яг энэ дөр бүжгийн эрдмийн театр тэгээ дээрэс нь бас нөгөө сонгодог хөгжмийн урлагийн талаар бас дэлгэрэнгүй таниулж өгж байгаад нь маш их баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа. За тэгээ цаашдаа бас энийгээ үргэлжлүүлээд яваарэ. Тэгээ байнгын бас би үзэгч нь байна. Хүмүүсийн урмын үг хэлэхээр уусаа нэг таксаамаргүй санагдаад байгаа. Цааш хийх юм хаа. За нэвтрүүлэг дуусгаас өмнө одоо бас энэ чинь шинэ жилийн өдрүүдэд гарч байгаа мэдээж бас хийлтэй одоо яг амьдралыг нь холбож өгсөн өвөөдөө имээдээ тэгээ багштай ч юм уу те мэдчилгээ хүргэх үү. Тэгээ.
За ямар ч тач хийлэлтэй бол хамгийн их одоо намайг ингэж одоо ер нь аль би мэрэгжилдээ дурлаж ихээсээ шалтгаан маань манай багш байхгүй юу? Яг 7-8 дугаар анги хүртэл зөндөл тэгэл тэгсэн л та. Гэхдээ багштай бол үнэхээр их баярлж явдаг хэлмээр байна. Одоо ингээд багш миний хувьд яг гэр бүлийн нэг гишүүн шиг болсон. Мэргэжлийн багш гэдэг бол тэр хүүхдтэй ингээд тулж ажилладаг. 12 жил ингээд намайг надад хэл заасан юм баггүй. Тэгээд юм гот одоо гэртээ байгаагаасаа илүү бараг хугацааг би багштай өнгөрөөсөн байдаг. Надад санагддаг. Тийм учраас багш нь миний хувьд яг л гэр бүл шиг хаяг тойрч хамт кофе хувааж угаад хов базна. Надад бүр үнэхээр чухал хүн. Тэгээд багштай одоо үдийн алтал ингэж бүх зүйлээ зааж сургасан дэ үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна. Эмээ өвөдөө үргэлж дэмжиж тэ миний хажууд байж намайг байнга ойлгож хайрлаж одоо ер нь л хаална гаднаа хайрын дотор хүмүүс шүү дээ эмээ өвөд гэж. Би эмээ өвөдөө өсөнд үнэхээр баярлдаг бүр. Ямар тий аз тохиолдол би энэ хоёр хүндээ ингэж өсөж байгаа юм аа гэх. Тэгээд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Хайртай шүү гэж хэлмээр байна. Ортодоо миний хажууд ингэ байж байгаарэ гэж хэлмээр байна. Тэгээд ээж авдаа ч гэсэн бүгдэнд нь гэрийнхэн даяар нь бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. За өнөөдрийн нэвтрүүлэгт маань зочноор хүрэлцэн ирсэн Сарнайдаа маш их баярлалаа. За тэгээд Сарнайдаа бас манай нэвтрүүлгийн event тэгш беби даргоон бяцхан луу гэд эрүүл аюулгүй сахаргүй хүнсийн эмнэлтгөө ийм бүрхэн бэлгийг хэлж байна. За анхны баг шинэ зүйл гэж явчихлаа. За манай нэвтрүүлгийн event тэгчээр бас Mofresh брэнд хамтран ажиллаж байгаа. За Il Carnival Itol дарс байгаа. За тэгээд бас амттай гоё сүүнүүд байгаа. За тэгээд шинэ жилийн баярын мэнд төргий. Шинэ жилээ сайхан тэмдэглээрэй. За бүгдэндээ шинэ жилийн баярын мэнд төргий гэж бэлэг яасан ч гоё. За тэгээд TV5 телевизийн шинэ он руу хамтдаа нэвтрүүлгийн зочноор хүрэлцэн ирж орсон Сарнайдаа маш их баярлалаа. Дараагийн бас уран бүтээлт нь за тэгээд контент креаторын одоо шинэхэн төрөх гэж би бичлэгнүүдэд нь амжилт хүсье. За урьж оролцуулсанд бас зөндөө их баярлалаа. Тэгээд TV5-аар үзэж байгаа одоо он гарах мөчийг бүгдээрээ л хүлээж авах. Шинэ жил гээд бүгдээрээ л баярлж авах. Та бүхэндээ шинэ жилийн баярын мэнд хүргэе. Тэгээд сайхан баярлцгаарай. Контент үзээрэй. За үзэгч та бүхэндээ зориулаад бас Сарнайгийнхаа Instagram хаягийг бол доор нь байршуулад өгье. Та хэд маань бас яг ямар влогууд, ямар рилүүд хийж гин, ямар богино хэмжээний бичлэгүүд бэлтгэн үзэгч та бүхэндээ хүргэж гин бас Instagram руу нороод сонирхоод үзээрэй. Шинэ он руу хамтдаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай.
Baby Dragon сахаргүй wow popcorn энгийн халуун ногоотой далайн байцаатай 3 төрлийн амтаар. Амтд бяцлагтай зөөлөн жигнэг аман дуусна. Жинхэнэ төмсөр хийсэн шарсан оригинал чипс. Самрын зөөлөн амттай шоколадын жигнэг. Манго, ус үзэм, тоор, шүүслэг амттай зөөлөн гами чиглүүд. Жимсний шүүслэг цэлцэгнүүр лир алим сарна амттай. Пробиоткор баялаг, шинхэн жимсээр ирч хүчинөх. Сардаг jelly, бицгэн луу, иштэй чихэр. Амттай хар татам дүр. Baby Dragon, илүү амттай органик сонголт. Зон хувь байгалийн NFC juice. Чанартай юм уу та ирүүл мэндэ бот ирч хүчээр дүүрэг амтрах ёстой бид ирүүл бий саруул ухаан гэдэг биз авч аргал алт мөн кино болж үз амин дэмэр баяа ай кул хорт туршлаа хаяа ай кул зүү амтлын хий баяа ай кул тулахгүй би таяа ай кул Халуун бүлээрэн хамтдаа цуглаад цэнхэр дэлгэцэн үзэн суугаа хамаг Монголын эзэн заяатай эрхэм та бүхнийхээ Өчигдөр мэндийг хүргэе үзэгчдээ шинэ онлоо хамтдаа төлөв маань цаашны дугаар тав. Болоод байна. Нэвтрүүлэгтээ өрн оролцоосон байгаа. Та бүхэнд орой минь хүргэе. За үзэгч та бүхэнд орой минь хүргье.